Монгол улсад бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд хоёулаа ажил хийхэд том бэрх байдаг. Учир нь сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэг өглөө 7 цаг 40 минутаас 9 цагийн хооронд үдэнэж өдөр 16 цаг 30 минутаас 18 цагт хаалгадаг. Харин аж ахуйн нэгж байгууллагууд өглөө 9 цагаас 18 цагийн хооронд ажиллаж байна. Энэ хугацаанд эцэг эхчүүд хүүхдээ цагт нь авах боломж том бага гэдэг байна. Энэ талаар мэдээллийг эцэг эхчүүдээс авч хүргье. Ер нь амар хэцүү шүү дээ. Яагаад гэвэл одоо жишээ нь ханаа томооны яг үе эхэлж байна те. Тэнгүүт одоо яалчгүй цэцэрлэгийн насны хүүхдүүд айгүй их ханаа төрн те. Нөгөөтгөнд ханаадаа өчж өгөн. Тэгэл ер нь одоо нэг 11-ээс 12 1 2 баг хавар хүртэл ингээд ер нь ингээл ханаатай ингээд зурлцаар байгаа л хардаг юм. Тэгэхээр яг заавал нэг нь ер нь бол ингээд хүүхдээ харж үлдэх ч юм уу асрах тиймэрд бол тэр ер нь яг гэр бүлийн зохион байгуулалт хийдэг гэдэг. Ер нь нөгөө хүндрэлтэй байдаг, төвөгжрөлтэй. Тэгээд тийм болохоор нэг нь ямар ч байсан хуваар ажиллахыг сонгосон. Манай гэр бүл. Тэгэж ажлынхаа цагийг тааруулж байгаа. Сургууль цэцэрлэгтэйгээ. Зохицуулт хийчихвэл уг нь амар л байна. Уг нь яг нөгөө ажлын цагттай үдээд чинь тэгэхээр бас ингээд би бол жишээ нь хуваар ажиллаж байгаа болохоор яг 100% ажиллаж чадахгүй байх гэсэн үг байхгүй юу? Ойролцоогоор нэг 60-70% таа ажиллаад бусад цагаа бол гэртээ зарцуулахаар гарч ирж байгаа байхгүй. Хэрвээ ажлын цаг маань 100% зарцуулагдах юм бол мэдээж дагаад бүтээмжтэй ашиг орлогын хувьд ч гэсэн илүү байх боломжтой. За ер нь бол хоёулаа ажил хийхэд бол хүндрэлтэй байдаг. Одоо би гэхэд бол охин ахын тулд заавал өглөөний ээлжинд гарах шаардлагатай болдог. Манай офис гэхэд бол уяатан цагтай байсан тулдаа одоо би өглөө 7:30-д ажилдаа очиод 4:30-аас тараад тэгээ охиноо амжиж ирж авдаг байхгүй. Маа нөхөр гэхэд өглөө 9-өөс ажилдаа бол охиноо 8 гэж одоо гэрээсээ гараа хүргэж өчөө тэгээ ажил руугаа арайч өгж амжиж очдог ч юм уу. Ер нь бол тийм асуудлууд байх. Ер нь тийм шүү дээ. Одоо цэцэрлэгийн цаг нь ядаж одоо 9 гэхэд л хамгийн сүүлийн цагаа бол авч байгаа шүү дээ. Тэгээд ядаж 1:30 ч юм уу. Офисын цаг гэхэд уяатан те өглөө 8:30-аас ирсэн орой 5:30-аас тардаг ч юм уу. 8-аас ирсэн 5 цаг тардаг ч юм уу. Уяатан байвал бас илүү залуу гэр бүлд бол амарлах гэж үзэж тий. Хол бол бүр хэцүү шүү дээ. Одоо битээр гэхэд л одоо өвлийн үйлрэл гэхэд яг охиноо яах вэ? Яаж өргөж өгөх вэ? Машинтайгаа ирүүл хаан зогсох уу? Тэ зогсоол ахгүй. Булан тойрол төгчр чинь нэг 15 минутын зайтай газар бараг 20-30 минут төгжирдэг тий. Тэгээд шууд хоцроод орох байхгүй юу? Тэгээд хэцүү л үү. Ер нь бол хэцүү шүү дээ. Тэгэл аль нээлжлээл ажиллаа зохицуулна. Тэгэл аль болох нөгөө нэг ойрхон цэцэрлэгт нь бас өгөөд авах нөгөө цагаагаас нөгөө ажлынхаа цагаас нэг хэдхэн минутын өмнө гарч авах хүүхдээ авах тиймэрхүү зохицуулалт ер нь хийж байгаа да. Ерөнхийдөө болохоор би нөгөө төрийн байгууллагад ажилладаг. Тэгээ нөгөө төрөөс бас нөгөө зайнаас ажиллах гэсэн нэг юг нөгөө оруулж ирсэн байгаа. Тэрний хүрээнд өнөөдөр бас нөгөө сургуулиас нь багш нь нөгөө баг олгоод тэгээд нөгөө нэг тухай бүрт ингээд нөгөө ажил даалгадаг байхгүй бас нэг гэрийн даалгавар шиг. Тэгээд тэр ажлыгаа зохицуулахын тулд өнөөдөр зайнаас ажиллаад тэгээд зайнаас ажиллахдаа бас нөгөө ажлаа зохицуулж хийчээд тэгээд өнөөдөр бас нөгөө цэцэрлэг дээр нэрээд бас бүтээл юмнуудыг хийгээд тэгээд хүүхдээ авч байгаамаа. Монгол улс хуулиндаа насанд хүрсэн иргэн өдрийн 8 цаг 7 хоногийн 40 цаг ажиллах боломжтой гэж заасан. Тэгвэл энэ цэцэрлэгийн цаг ажлын цагтаа давхацдаг учраас эцэг эхчүүд хүүхдээ хөргөж өгч авах гэж ажиллах ёстой 40 цагтаа гүйцэд ажиллаж чаддаггүй. Ингэснээр өрхийн орлогч багасхаас гадна эцэг эхчүүд хоёулаа зэрэг ажиллах боломж багасдаг байна. Энэ асуудлыг олон улсад төрөл бүрийн аргаар зохицуулдаг. Тухайлбал Америк нэгдсэн улс, Япон, Солонгос, Хятад улс 2019 оноос хойш ковид компаниуд ажилчдаа гэрээс ажиллахыг амжилттай хэрэгжүүлж гэр бүлдээ илүү их цаг гаргах боломжтой болжээ. Түүнчлэн Европын албаны улс орнууд 12-оос доош насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг богиносгосон цагаар ажиллахыг зөвшөөрсөн байна. Мөн зарим улсад хүүхдийн цэцэрлэгийн цаг ажлын цагаас зөрүүлдэг байна. Харин Монгол улсад сүүлийн жилүүдэд зарим томоохон компаниуд бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд уян хатан цагийн хуваараар ажиллах боломжийг олгосон ч төгжрөл хол зайнаас болж нэг өрхийн 2 хос зэрэг ажил хийхэд хүндрэлтэй байдаг байна.